сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд одоо бизнесийн боловсролын инновац гэсэн симпозиумд оролцож байгаа маш их баяртай байна. За тэгээ өнөөдөр бид нар энэ дэлхийд дахин буюу дижитал шилжилттэй холбоотойгоор суралцсан үр дүнг хэрхэн үнэлэх үү, мөн хэрхэн хэмжих үү, түүнийг оролцогч тал буюу одоо байгууллага, улс үндэстэн, ажил олгогч, төгсөгчийн төвшөнд одоо хэрхэн авч үзэх вэ гэдэг талаар маш олон сайхан илтгэлүүдийг энэ гадаад болон дотоодын одоо эрдэмтэн судлаач нар бол хүргэж байна. Тэгэхээр бид нар одоо AI-тай өрсөлдөх биш, яаж хамтарч болох вэ? Яаж үнэлгээ үр дүнгээ одоо сайжруулж болох вэ гэдэг талаар бол бас бие биенээсээ маш сайхан илтгэл одоо сонсож хилцүүлэг өрнүүлж байгаад бол туйлын баяртай байна. Тэгэхээр ялцчгүй өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудал бол энэ асуудал мөн учраас бид бүхэн бас дахин энэ одоо хөтөлбөрийн магадлалын итгэмжлэл болон чанарын баталгаажуулалтынхаа үнэлгээний арга зүйд бас өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг дахин харах хэрэгтэй гэдгийг бол энэ симпозиумоос ярилцаж хэлэлцэж байгааг бол бас талархууштай хүлээж авч байна.